таныг бас ерөнхий сайдад гэдэг ийм нэр бас яваад байна л та. Би бол одоо хотын иргэдэд хотын төвчрөл агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээгээд нийслэлийн иргэдэд төлөвчдийн хурал бага одоо ахалт сонгуульд ороод мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн хийх ажлууд байгаа. Тийм учраас одоо өчигдөр пижак өмсөд явахаар даргын суудал санаарч байна. Тэгэхээр өнөөдрөөс одоо пижакаас олчлаа. Өчигдөр төрсөн өдөр гэдэг хүмүүс хоолндоо орохоор яаж саарл хувцастай бодох уу гэд ингээд явсан чинь тийм буруу ойлголт авах шиг байлаа. Тэгээд би бол урд хажлал хийж байна. Одоо яар мөрөө явж байна. Өнөөдөр нөгөө Улаанбаатар хотын авцаамын төгжрлийг бууруулах, гэр ороолыг оросуулцуулах хууль нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн төслийг их хурлд өчигдөр засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд бүрдэл хангуулчаад тэгээ одоо яарам руугаа явж байна. Таны нэрийг дэвшүүлэх юм процесс ер нь үйл яах вэ? Тийм болохгүй хаа. Намын баг саналгдахад ер нь бол хот дээр хэрэгжих мега төслүүд тийм ээ. Одоо засгийн газрын хуралдаанаар хуулийн төслүүд болоо орж байгаа асуудлууд маань дараагийн засгийн газар дээр ер нь хэр хүлээгдэлтэй байх вэ? За энэ ажлууд ер нь цаашаа тасалдахгүй үргэлжлэж явах ер нь боломжийн хувьд бас хэр байна гэж таарч. Төрийн үйл ажиллагаа залгамжийн чанартай л явах хэрэгтэй. Тийм учраас энэ агаар орчны бохирдлын асуудал гэдэг бол нийт Улаанбаатарчууд хамгийн том тулгымцсан асуудал учраас энэ дээр альч нам бай, альч засгийн газар бай, альч ерөнхий сайд бай. Одоо энэ бодлогыг дэмжих ёстой гэдэг л тийм байр суурьтай байгаа. Засгийн хоёрт нь болохоор бид нар Улаанбаатар хот дээр хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төслүүдээс эхнээсээ хэд хэдэн гараанаасаа гараад эхэлчлээ. Сэлб гараанаас гарчлаа. Туулын хурдны замын 6 дугаар сарын 16-ны өдөр тендер нээгдэнэ. 5 дугаар цахилгаан станцын тендер бас удахгүй нээгдэнэ. Эмээлтийн улааны цахилгаан станцын тендер бас удахгүй нээгдэнэ. За Таранбайны 2 төслийн техник эдийн засгийн үндэслэл дуусаад одоо байгаль орчны наривчлсан үнэлгээ рүүгээ явж байна. Тойрог хурдны замын техник эдийн засгийн үндэслэл дууссан. Одоо зам тээврийн яамны дэрэгдэх эрдэмтдийн зөвлөлөөр ороод тэгээ зам тээврийн хөгжлийн төвөөр батлагдсны дараа бид нар одоо EPC нэмэх нь F буюу тодорхой хэсгийг нь засгийн газрын баталгаатай санхүүжилтийн хэлбэрээр 3 багц болгож тендерээ зарлах энэ ажлууд тасралтгүй явж байна. Одоо би яг яармаг дээр ямар ажил хийхээр очиж байна гэхээр нөгөө бид нар тодорхой айл өрхөөдлийг хийн түвшин шилжүүл мөн нүүрсийг өөрчлөх энэ ажлын хэсэг өнөөдөр яг төсвөө эзлэх гэдэг явж байна. Үндэсний хороогоор дэмжигдсэн. Ингээд ажлууд яг тасралтгүй явж байна. яг одоо бол одоо төрийн ордны гадна бол зарим барилгын компани төлөөллүүд бол бас чигсэж байна л да. Ер нь энэ мега төслүүд яг би энэ дээр ажил дээр Монгол компани оруулсан бэ гэдэг юм. Тийм, би маш тодорхой тайлбар өгчөө. Манай тендерийн хууль буюу төрийн бол орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ хурдтай авах тухай хууль нь тендерийн зох шалгууруудыг тавьдаг. Өргүү байх хэвээр тийм ээ. Гүйцэтгэхийн нэлийн баталгаа байрлуулах хэвээр. За мөн борлуулалтын орлогын жишгийг борлуулалтын орлогын жишгийг тендерийн тухай хуулийн зааснаар тухайн төсөв төртгийн 30-аас 50%-аар жишгэлнэ гэсэн ийм хуулийн зохицуулалттай. Тэгэхээр энэ бол би өөрөө тендерийг зөрчиж ийм том хүмүүстээ тендерийг зарлах надад ийм эрх байхгүй. Хоёр гэвэл дархны зам шиг энэ сэлбийн барилгын төслийг хэдүүлээ болгож болохгүй. Өнөөдөр Монгол улсад ажил хүчний гүнзгий хомсдолд орсон байгаа. Би уг нь хавар их хурлын гишүүдэд уламжилж гаднаас ажил хүч оруулж ирэх хуулийн төслийг их хурлд өргөн бариулсан боловч нөгөө хятад гэдгээрээ бас хуулийн төсөл унгаацсан. Одоо манайд бол нийслэлээр зарлагдж байгаа тендер зарим нь 12 удаа зарлагдаад явж байна. Жишээлбэл явган хүний замын тендер одоо 5 багц нь эзэнтэй болж чаддгүй. Нийт 14 багцаас 9 эзэнтэй одоо ажил нь явж байгаа. Үлдсэн 5 дээр нь одоо ингээд 12 дахь зарлж байна. Тэгэхээр ажил хүчний хомсдол гүнзгий нүүрлсэн байгаа. Тийм учраас яг энэ цаг үед би хотын ажил хариуцж байгаа юм. Хариуцлагатай хууль нийцүүлж тендерийг зохион байгуулах. За цаашлаад дархны зам шиг болгочихгүй төлөөл одоо өөрөө чичлүүлэл ингээл явж байна. Тэр оруулалтын айлуудыг нэг үсэг дулаалах ажлыг нь ямар За ер нь бүх тооцоо судалгаанд гарч байгаа. Тэгээ бид нар дулаалгынхаа материалын сонголтыг ерөөхдөө эрдэмтдийн зөвлөлөөр батлууллаа. За ерөөсөө дараалал нь нэгдүгürt айл зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө бүсчилд байгаа. Айлыг хүчээр
танахыг дулаална, хүчээр хийн түвшин шилжүүлнэ гэдэг юм тавихгүй. Айл зөвшөөрөөд гурван гэрээ хийх ёстой. Хоёрт нь дулаалга дуусны дараа дулаалж гүйцлээ гэж үзсний дараа хийн түвш авах уу, цахилгаан түвш үү гэдэг сонголт юм. Ганц хоёр стандарт өөрчлөлт ажил байгаа. Бид нар ч хуучны нөгөө зөвлөлтийн стандартаар хийн түвшний стандарт явуулж байгаа. Бид нар энийг NFP гэдэг стандарт руу шилжүүлэхээр одоо барилгаатай болтны яам руу одоо шинээр удирдлага сонгогдохоор стандарт оруулна. За, юутай холбоотой сайжруулсан түвштэй холбоотой бид нар бас өөрчлөлтүүдийг яаж байгаа. Сая хэд хэдэн туршилтууд хийгдсэн, зарим нь амжилтгүй болсон, зарим нь амжилттай болсон. Тэгэхээр бид нар энэ өвөл бүх хүчээр одоо энэ агарын мохирдлын дөрөв явах гал үзэж байгаа. Би та хэд намайг гадарлана. Би нэг ажил руу өөрөө шамбаад орчхоор тэрнээс гарч чаддаг яг л тэрнгээрээ явж байна. Тэгэхээр төв зэмлэгийн ногоон зүйлийг өөрөөр гаргаж. За энийг манай таван газрын дараа гамуулгаас асууж би бид нар тодруулж байгаа нөгөө зүлгэнинд байгаа энэ Сүхбаатарын талбайдаас авчиг гэхээр бас иргэд эндээ байх нь хэсэгтэй байх нь зүйтэй гэдэг зүйл яаж байгаа. Бид нар тэгээд Монголд ер нь 2 компани л оруулж ирд юм байна. Тэгээд тэрний нэг нь Баринадмын тухай хуулийн хуулийн заасны дагуу бодолтой авах ажиллагааг зохион байгуулсан. 24/5-ны үед одоо улсын бол аймаг цэргийн цолтой бүгчүүдийг одоо хиймэл бороожуулах засгаж байгаа одоо туршилтын ажлууд хийгдэн. Зөвхөн бид нар ногоон зөвлөг болгоё гэж яг нөгөө байгалийн зөвлөг болгоё гэж нэлээд олон удаа ярилцсан. Тэгэхээр энэ нөгөө Баринадмын бэлтгэл хийхээр морьтой хэд давхад нөгөө ногоон зөвлөгч нь улаанаар шороогоор өргөцдөг. Дээр нь төвзөн бэлтгүүрэлэн чинь бас өөрөө орлого олохын тулд нөгөө тоглолтууд авдаг. Тэгээд ингээд амьд зүйлгүй яагаад ч боломжгүйгээр ажлын хэсгээр ерөөсөө дэмжигдээгүй. Тэгээд хамгийн сүүлийн нөгөө хуучин чинь үнэртдэг байсан шүү дээ. Маахтар одоо та хэд сурвалжлагч мэдж байгаа. Үнэртдэггүй, алдарчгүй одоо ийм байдлаар янзалж өөрчлөх ажил эд дундаа орцсон явж байгаа. Төв зэмлэх хүрээлэнгийн одоо удирдлагын тухайд ер нь та ямар байр арилгатай тэмцэх газраас ер нь бол шалгаад нийслэл рүү бичгээ хүргүүлсэн гэдэг ийм мэдээлэл бол явж байсан. Таны нийтлэлтэй мэдээлэл юм уу? Ер нь ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүн төв зэмлэлийн удирдлагаар ажиллах нь зүйлс. За, төв зэмлэлт хүрээлэнгийн захирал инх чаргалангийн би одоо өөрийн хүсэлтээр ажиллаа өгье. Тийм. Тэгээд хуулийн систем байгуулалт шалгасан ямар нэгэн одоо юу гэдэг одоо мөрдөр эзэн ус тийм дүгнэлтүүд байгаагүй. Өөрөө нөгөө ийм медиа чиглэлийн бизнес хийдэг гэдэг утгаараа зөрчилж байна гэдэг ажлаа өгсөн төлөөлөл өдөртөх зөвлөл нь энэ 5 дахь өдөр оролдох баха. Тэгээд дараагийнх нь одоо бас сууцна гэдэг. Ер нь яг үнэндээ төв зэмлэлт хүрээлэн гэдэг чинь намайг эргээс өмнө манай нийслэлд байгаагүй шүү дээ. Жил сүүлийн 30 хэдэн жил 300 хэдэн сая төгрөгийг одоо орлого төвлөрсөн байсан. Энэ жил одоо бид нар өнгөрсөн жил хэлцэл хийсний үр дүн 100% төрийн бол нийслэлийн бол гэж авсан. Нэг тоглолтод ойролцоогоор 160 гаруй сая төгрөгийн одоо төлбөртэй гэж байгаа. Энэ Баринадмын үйл ажиллагааны дийлэнх орлогыг төвлөрүүлж байгаа маркетингийн зар сурталчилгааны чиглэлээр тодорхой орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд Баринадмын үеэр зөвхөн медиа зар сурталчилгаанаас 1 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн. Тэгэхээр энэ бол энэ салбарт ажиллаж байсан залуу энэ төв зэмлэлт хүрээлэн яаж өөдөн татсан эзээ багта дотроо 0 мөлт байсан юу ч хүйсэн шүү дээ. Энэ бол маш сайн шинжил хийсэн. Тэгээ өөрөө бас залуу хүний хувьд би одоо иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллая. Би үгүй өөрөө тийм би одоо энэ хооронд арилгатай тэмцэх газраас бол тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайлбал XM-ийн дарга хэмжээг зохион байгуулалт ямар нэгэн байдлаар татвар хураамж төлөвлөгөөр зохион байгуулсан гэх юм хэд хэдэн зөрчлүүдийг илрүүлээд албасаар ирээгүй байгаа. Зүгээр ер нь бол бүх тоглолтууд дээрээс татвар нөөдөө тооцож авч байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө орлого олж. Огт хулгайд алдагдсан байсан төв зэмлэлт хүрээлэн бид нар нодлон би ирээд албасаар буцааж авсан шүү дээ. Сая ер нь 100 гэдэг тавалтын үеэр бол олон асуудлууд үүслээ шүү дээ. Тэгэхээр ер нь энэ тоол зохион байгуулахад цааш ер нь аюул байдлыг хангах. За энэ дээр Насан турш хүмүүсд арх судалгааны зөвлөлт хэрэгжиж байгаа юм тохиолдлууд бас гарч ийн гэж үзэж байгаа л да. тийм тэр тоглолт зохион байгуулсан аж ахуйн нэгжүүд гэрээ хийж гадна талтай металл шалгагчтай 300 гаруй хамгаалагчтай ажилласан байлээ. Тэгээ энэ гисэн эдийн зөрчил гарсан. Тэгээд
ухаан байгууллага дахиж 2 тоглолт хийх байсан. Бид нар энийг цуцлаа гэдэг шийдвэр өгсөн. Цаашид 21-ний өдөр Солонгосын K-pop-ийн нэг од ирж тоглолт хийх юм лээ. Тэгээд энэс хойш 8 сар гартал ямар нэгэн тоглож байгаа юм болохгүй. Хотын дарга нэг улс төрийн шинжтэй асуулт байна. Ер нь энэ засгийн газар огцорсон шалтгаан нөхцөлийг та улс төрчийн хувьд юу гэж дүгнэж байна? Мэдээж олон талын мэдээллүүд сошиалд одоо юм шүүлтүргүй явж байгаа л да. Тэгэхээр ер нь энэ нам төрийн дээр одоо нам гэдэг ийм зүйл бий болцсон юм уу гэсэн ийм одоо эмзэглэн шүүмжил хүртэл цаашдаа засгийн газрын засгийн засаглалын хямрал гэдэг юм руу бас орчих үедээ гэж. Ер нь одоо энэ сая үүссэн нөхцөл байдал дээр та дүгнээд яг ер нь засгийн газар докторгүй байх хэрээр гадна талдаа буруу мессежүүд очдог. Ханш, валютын нөөц, төлбөрийн тэнцэл, экспорт, хөрөнгө оруулалт гэдэг ер нь засаг огцрох тийм сайн зүйл ерөөсөө октоос биш гэдгийг биелээ. Одоо нийгэмд улсын хур шийдсэн зүйлээр би түрүү хэлсэн. Би комент хэлэх хэрэг байхгүй. Удахгүй баг хурлаар дараагийн одоо намын баг хурлаар дараагийн шинэ ерөнхий сайд удахгүй тодорхой хаа гэж бодож байна. Хурдан төрийн ажил залгамж шин чанартай тасралтгүй явагдасаа гэж үзсэн.